Тодорхойлол ярилцлага үзэгч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт мэрэгжлийн хэлтийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Эрдэнэ Чимэг, за мэрэгжлийн хэлтийн газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ням Чимэг нар оролцож байна. Ингээд хоёртын өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ер нь ямар одоо шалгалтуудыг хийд юм бол энэ талаараас мэдээллийг дарханчуудад эхлээд өгөө. За мэрэгжлийн хэлтийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд махан бүтээгдэхүүнээр үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 6 дугаар сараас эхлэн хийж гүйцэтгэж байна. За шалгалтаар нийт 49 объект хамрагдсаныг дотор нь задлах юм бол мах боловсруулах үйлдвэр 2, гахаан утсан махны үйлдвэрлэл 1, мөн хямны үйлдвэр 3, бууз маншны үйлдвэр эрхэлдэг цехүүд 45 буюу 49 объект болол хяналт шалгалтанд хамрагдахаас үйл ажиллагаагаа төр зогсоосон 4, бүр зогсоосон 10, ингээд хяналт шалгалтын хамрагдалт 58% үргэлжилж байна. Тэгэхээр шалгалтын явцад бас нийтлэг ямар зөрчлүүд ерөөхдөө бас илэрч байгаа юм бэ? Шалгалтаар ерөнхийдөө илэрж байгаа зөрчлүүд нь гэх юм бол хүнсний түүхий бүтээгдэхүүн болон сабогло буудлын шинжилгээний бичиг хангалтгүй аваагүй байж байгаа. Мөн ихэнх зөрчлүүд нь бол нөгөө дотоод хяналтын журмыг аж ахуй нэгж болон иргэд маань яг нөгөө дотоод хяналтын журмыг боловсруулсан хэдиж түүнд тавьж байгаа хэн шалгалт өөрөөсөө дотоодоо тавьж байгаа хэн шалгалт дотмог байгаа. Мөн нөгөө үйлдвэр цехийн маань цэвэрлэгээ алдаргуутгал нь дутуу, мөн хөрөгч хөлдөөгчний температур хэмжигч түүн дээр хяналт хийж бүртгэлжүүлж байгаа байдлууд дээр нийтлэг алдаа дутагдлууд илэрж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлт нь бас яг ямар арга хэмжээнүүдийг авч ажиллав? Мэдээ шалгалт яг хизэнээс эхэлсэн өнөөдрийн байдлаар яг дууссан байгаа юм болов? Шалгалт бол үргэлжилж байгаа. Яг бүрэн хамруулж чадаагүй сая 58% тань гэж хэлсэн те. Манайхаас бол яг энэ урьдчилан сэргийлэх шалгалтын хүрээнд бол нийт 23 нэрлэг төрлийн бүтээгдэхүүнд 350 тонн махнаас 45 дээж авч лаборатори төгсөн. Мөн нөгөө нэг хүнсний технологид хэрэгжилж байгаа ундны уснаас нь төвлөрсөн болон төвлөрсөн бус уснаас дээж авч 25 дээж авсан байгаа. Мөн технологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж ажлын байрнаас нь 30 арчтаас 18 агаар авч мэрэгжлийн хэлтийн итгэмжсэн лабораторид шинжилүүлж байгаа. Тэгээд эдгээр шинжилгээнд авсан бүтээгдэхүүнүүд маань яг холбогдох стандартын шаардлагыг хангасан байж өгч байгаа. Шаардлага хангаагүй бүтээгдэхүүний дээж бол ерөөсөй гараагүй байна. Баярлалаа. Тэгэхээр чинь би нэг эрсдлийн үнэлгээг бол тодруулж хэлье гэж бодож байна. Шалгалтаар 11% буюу 11% нь бол их эрсдэлтэй, 22% нь дунд эрсдэлтэй, 67% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байгаа. Энэ нь болохоор мэрэгжлийн хяналтын газраас хийгдэж байгаа хяналт шалгалтыг бол холбогдох хяналтын хуудасаар эрсдлийг бол үнэлдэг байгаа. Энэ урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 4 төрлийн хяналтын хуудасаар эрсдлийг үнэлэхэд бол саяны үнэлгээгээр үнэлэгдсэн байгаа. Тэгэхээр манай аймагт ер нь мах экспортлох эрхтэй хэдэн үйлдвэр байд юм бол? За аймгийн хэмжээнд бол мах боловсруулах 2 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс нэг үйлдвэр буюу Дархан Мят Фудс хязгаарлагдал буцаад компани мах боловсруулах үйлдвэр бол экспортлох эрхтэй үйлдвэр байгаа. Сая 22 онд мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар бүгд найрамдах хятад ард улсад экспортлох эрх бүхий Дархан Мят Фудс хувьцаат компанид цагдаагийн газар тагнуулын хилтээс мөн мэрэгжлийн хяналтын газрын даргын хамтарсан баталсан удирдамжийн хүрээнд бол 4 төрлийн хяналтын хуудасаар эрсдлийг үнэлсэн байгаа. Эрсдлийн үнэлгээд нь бол тус бага эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн өөрийн үйлдвэрлэсэн нийт 400 тонн махан бүтээгдэхүүнээс эрүүл ахуй аюулгүй байдлын үзүүлэлтийн хүрээнд бол мэрэгжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори шинжилүүлэхэд холбогдох стандартын шаардлагыг бол хангаж ажиллаж байсан. Тэгэхээр нөөцийн махыг одоо хэдэн үйлдвэр бэлтгэдэм бол за хяналтыг бас хэрхэн тавьж ажилт юм болоо? Ер нь Дархуул аймгийн хэмжээнд? Манай аймгийн хэмжээнд бол энэ саяны хэлсэн дээрх 2 мах боловсруулах үйлдвэр Дархан Мят Фудс хувьцаат компанийн хувьд бол нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээ нь 1244 тонн махыг бол
нөөцөлж бэлтгэсэн байгаа. Аймгийн хэмжээнд хүн амын үндэсний нөөцийн хэрэгцээнд бол Дархан Эрдэнэ мах комбинат язгарлагдмал хувьцаат компани бол 200 тонн махыг бэлтгэсэн. За тухайн мах бэлтгэлийн явцад бол аймаг болон хотын захирагчийн ажлын албанаас ирсэн албан тоот болон удирдамжийн хүрээнд бол ажлын хэсэгт орж ажилладаг. Махны чанар аюулгүй байдлыг тодорхойлох зорилгоор 3 төрлийн махнаас бол нян судлал, хийм, бусад үзүүлэлтээр бол идэвхжүүлэгдсэн лаборатори шинжилүүлж дүгнэлт гаргаж ажилладаг байгаа. Одоо махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шалгалтуудыг одоо хийж байна гэж энэ шалгалт яг хэдийний өдрийг хүртлээс үргэлжлэн явагдах юм бол бас ард иргэдтэй хандаж бас ямар сэрэмжлүүлэг мэдээллийг ер нь хүргэмээр байна. За мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан энэ 0182 дугаартай удирдамжийн хүрээнд бол 6 сараас 12 дугаар сарын 10 хүртэл бол энэ шалгалт одоо үе шаттайгаар бол хийгдэнэ. Төрөний хийсэн хяналт шалгалтаар тэр зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгсөн актаар зогсоосон энэ үйл ажиллагааг бол дахин гүйцэтгэлийн хяналт хийж дүгнэлт гаргах ийм ажил хийгдэнэ. Одоо баяр наадам болж байгаатай холбоотой энэ халуун дулааны хувилралд ард иргэд хүнсний зах болон бусад сүлжээнээс махан бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангасан эрүүл ахуйн нөхцөл байдлыг нь харж мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй эсэх өнгө үнэр өөрчлөлтгүй ийм бүтээгдэхүүнийг худалдан авахыг анхааруулж байна. Манай өнөөдрийн тодруулга ярилцлага мөрийн төрөд өндөрлөж байна. Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдээр махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа мэргэжлийн хэлтийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг даган удаа худалдан авахыг уриалж байна.